Тооцоог хэрхэн хуваан төлөх вэ? Нэг захиалгын тооцоог хувааж төлөх төлсөн дүнгээр И баримт тус тусад нь гаргах тохиолдолд уг товчийг ашиглаж тооцоог хийн. Үүний тулд заал хэсгийн захиалгууд хэсгээс тооцоо хуваах захиалгыг дуудаж өгнө. 1-р тооцоо хувааж төлөх захиалгыг захиалгын дэлгэрэнгүй дээр дуудана. 2-р цагийн тооцоотой ширээ бол тооцоо хийх товч дээр эхлээд цагийн тооцоогоо захиалгын дэлгэрэнгүйд оруулж тооцоорой. Гуравдугаарт үйлчилгээний нэмэгдэл тооцоо хийсэн хоол бүрээр тус тусдаа тооцоологдно. Дөрөвдүгээрт салгаж тооцоо хийсэн захиалгууд баримтын жагсаалтад тус тусдаа баримттай борлуулалт хэлбэрээр харагдана. 5-дугаарт баримтын жагсаалтаас хэд дугаартай захиалгыг хэд хувааж тооцоо хийсэн мэдээллийг харах боломжтой байна.